Одон дээр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү дугаарыг хөтлөгч амар санаа бидэнд бэлтгэн хүргэнэ. Өнөөдрийн дугаарыг ихтгэл таах германч нар хет их болон Отревинтэй чөлөөтэй амьсгалцгай Отревин ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг танд YouTube-ийн одон дээр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столихоны одон дээр хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд амраахаа. Өдрийн мэндэ. За заримдаа өчүүхэн үйлдэл агшин түүхийг эргүүлдэг гэж ярьдаг. Хэрэг үнэхээр тийм бол 1517 оны 10 дугаар сарын 31-нд болсон тэр нэгэн мөч үйлдэл илүү өчүүхэн агшныг төсөөлөхөд бэрх болгоно. Тэр өдөр хүнд ч үл мэдэгдэх уур хилэндээ ассан нэгэн лам өөрийн бүх хэмдлээ 95 зүйлд жигсаан бичээд Виттенбергийн сүмийн хаалган дээр хадаж орхисон гэдэг. Хийсэн үйлдэл нь сэтгэлийн дуудлагаар авч утгагүй мэт санагдана. Энэ үйлдэл нь ариун ромын эзэнт гүрний нэгэн алс мухарт орших модноос гарсан буланд болсон жирийн нэгэн аймгийн хэмжээний л тоглолт байсан. Хэрв яг энэ дараах эхлэлээс Европ болон Христийн шашныг бүхэлдэн дөргих үйл явдлын хэлхээ цувралтай эхэлсэн. Тэр хилэн цус ихт ламыг Мартин Лютер гэх бөгөөд түүний энэ үйлдэл нь шашны шинжлэлийн хөдөлгөөний төмрийг асаах хувьтай байж. Өнөр айлын ууган хүүхэд тариачин гаралтай Мартин Лютер бол зарим хүмүүс агуу төрдөг, харин заримд нь агуу чанар заяадаг үгийн амьд баталгаа байсан. Амьдралынхаа их үед тэрээр агуу хүн болох шидийг огт үзүүлээгүй. Зүгээр зөрүүддүү бөгөөд онцгой биш нэгэн байж. Гэвч цаг нь ирэхэд тэр шашны түүхэнд цоошин нэрэн үеийг нээх хүн байжсан. Эцэст нь энэ бүхнийг өөрчилсөн зүйл нь ердөө нэгэн шуурга байсан гэдэг. Христийн шашин доторх олон зуун жилийн тэмцэл, 30 жилийн дайм өргөцсөн бүх хүн зэрэг араас нь зурах түүхэн үйл явдал 1505 оны 6-1 өдөр тохиосон тэр шуурга гараагүй байсан бол ерөөсөө огт болохгүй ч байсан байж мэднэ. Учир нь тэр хувь тавиланд 7 дугаар сарын өдөр бол хуулийн оюутан Мартин Лютер гэртээ харж явахдаа шуурганы яг тэр доор орцсноос л эхэлсэн. Баримтуудаас үзэхэд энэ нь зөвхөн уран зохиолд гардаг мэт ширүүн шуурга төдийл зүйл байж. Азархан бороо дэлхийг шүүрүүлэх мэт аянга цахилгаанаас айж цочирдсан Лютер хэрв шуурга намдвал би хуулийн сургуулиа орхиод бурханд амьдралаа зориулах болно гэж залбирсан гэдэг. Гэтэл тэр доороо шуурга намддаг юм. За цааш юу болтго вэ? Ингээд Мартин Лютер гэдэг хүн түрүүн агуу төрдөг, агуу зан чанартай байдаг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бол одоо агуу чанарынхаа одоо юугаа гаргаж хэлсэн амдаа хүрсэн. Биелүүлсэн гэсэн. Хуулийн сургуулаа орхиод энэ мөчөөс эхлэн өрнөдийн ертөнцийн Христийн шашны зам мөрөн өнөөдрийн одоо Европ дахины ер нь өрнөдийн баруун ертөнцийн Христийн шашны хуваагдал, Христийн шашны олон тал гэдэг зүйл эндээс ихсэн. Энэ хүнээс ингээд шуургатай болдог. За ер нь бол түүнийг 1983 оны 11 дугаар сарын 10-нд 9 хүүхэдтэй айлын ууган хүүхэд бол төрж байхад шашны шинжлэлийн хөдөлгөөн эхлэх гээд ерөнхийдөө Европт ингээд дуншиж ирсэн юм. Тодорхой хэмжээгээр дургуцдал одоо нэлээд дэлгэн тархацсан. За ингээд тодорхой одоо заримжигчлүүд хүртэл бий болцсон. Нөгөө католик сүм хийдийн хийдтэй дургуулсан гэсэн үг шүү дээ. За эхлээд энэ хүн яаж аянх хүрсэн бэ гэдэг тухайн ярьж байгаа тийм ээ нэг товчхон. Мартин Лютерийн эцэг нь тариачин гаралтай байсан ч өөрсдийн игэл борог даржин одоо гарал үүслийгээ одоо шаргуу хөдөлмөрийнхээ ачаар нэлээд өндөрт гарсан одоо нийгмийн статус юу тийм айл байсан. Түүний эцэг Ханс хүдэр боловсруулах ажилд орж хүдэр гэдэг чинь нэг металл боловсруулах гэсэн үг шүү дээ. Боломжийн бизнес босгосон. Лютерийг баг байхад Ханс хотын зөвлөлийн дарагч хүртэл болж исэн юм байна. Лютерийг баг байхад одоо магадгүй тэр нийгмийн дээд давхарт хүрээгүй хэдий ч Германы жирийн тариачдын хувьд бол мөрөөдхөөс том одоо карьер байсан гэсэн үг. Ийм боломжийн ачаар Мартин Лютер боловсрол эзэмшиж латин хэл сурч шашны ах дүүсийн байгууллагаас хичээл авдаг гэсэн. За шашны ахын дүүсийн байгууллага тэрний нөгөө шашны Brotherhood гэдэг байгаа яг тийм одоо сүмээр дамжуулж боловсрол эзэмсдэг. Тэр боловсрол нь болохоор герман хэлээс гадна латин хэл сурдаг гэсэн. 1501 онд эцэг түүний тухайн үеийн хамгийн шилдэг сургуулиудын нэг болох Эрфуртын их сургуульд элсүүлсэн юм. Мартин хуульч болж сайн ажилд орж гэр бүлээ тухайн үеийн дундад давхар гэж тооцогдох төвшөнд улам ойртуулахад нь бол аавынх нь төлөвлөгөө байсан юм.
Ингээд 1505 онд Мартин Лютер магистрийн зэрэг хамгаалж сургуулийнхаа хуулийн хичээлдээ хэрэгтэй бүх зүйлээ бэлдээд эцэгийнхээ баярлуулах, өөрийгөө хинт танихааргүй амьдралд хөтлөх замдаа аль хэдийн дардан замд орчихсон юм. Гэтэл тэр жилийн 7 дугаар сарын 5-ны 7 дугаар сарын 1 орой гадаа алхаж явах тохиолдсон Аадар бороо шуурга бүхний өрчилсөн. Аадар ширүүн бороо Зевсийн аяга мэд цахилгаан чанга залбирал лам болох тангарах шүү. Андгаа тангарах тийм ээ. Хэд хоногийн дараа хаанстайгаа ширүүн маргалцсны эцэст Мартин Лютер Августины сахилт лам нарын хийдэд илсэн байна. Тухайн үед Августины урсгал 2 хэсэгт тогтсон байсан юм. За яг шашны дотор бас нэг жоох урсгалууд байжсэн байна. Августины урсгал нь 2 тогтсон байсан. Нэг нь бүх зүйл аль болох хатуу баяр баясгалангүй яг шашныхаа дэг журмаараа байх ёстой гэж үздэг. Нөгөөх нь арай тэм зөөлөн хүнлэг байхыг дэмждэг. Тийм 2 төрөл байсан юм байна. За жоох уул идчихдэг, тэгээ зугаацчдаг маяг. Лютерийн өөрийнх нь орсон хийд нь болохоор хатуу буюу одоо тэр талыг ингээд обзервант гэдэг ажиглах талын талд харьяалагдж байсан тул хүүтэн орчин өөрийн гээгнэр босох, мацаг барих, нүглээ намжлах гэх зэрэг одоо тун таатай биш дотоод илэмтэй байсан хэсэгт нь харьяалагдсан. Гэвч Лютер үнийг усан баталгаа хийлгээгүй нугас шиг төвөггүйхэн ариун уснаа шумах мэд хүлээж авсан. За би энийг яагаад ингэж хэлээд байна гэхээр энэ яг өөрийнх нь тэр намтраас нь ишилж авсан айгүй гойд үзүүрэл байхгүй. Одоо энэ чинь нэг лам болж байгаа учраас усан баталгаа хийх болно шүү дээ. Тэгэнгүүт нугас бол усан дээр гоё ингэж жарах хэрэгтэй шүү дээ. Ус руу гээд орчдөг шүү дээ. Бүл гээд нэрсэн. Тэгэнгүүт Лютер үнийг усан баталгаа хийлгээгүй нугас шиг төвөггүйхэн ариун уснаа шумбах мэд хүлээж авсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр дөрмийг чанга мөрдөж шашны онд сулдаж баг санвартан лам хүний одоо төгс загвар болж эхэлсэн. Энэ нь тэр ямар нэгэн эсэргүүцэл тусдаа өөр бодолтой эний шинжийг огт үзүүлээгүй. Яг л шашны яг жинхэнэ үнэн ч хөвгүүний дүртэй байсан гэсэн. 1508 онд тэрээр Виттенбергийн их сургуульд шашны онол зааж дундаж боловч боломжийн багш болсон байсан. Энэ Виттенберг гэдэг нэг том одоо бол Германд байдаг хот шүү. Зүгээр энэ хот чинь Free City чөлөөт хот мот гэдэг нэг зөндөө ялан харьяалалтай байдаг, их сонирхолтой бүтцтэй байдаг гэсэн. Европ тэр яриа тий. Ер нь Герман хэсэг нь тэр чигээр. Ерөөс одоогийн бид нар ярьж байгаа Герман бол ялангуяа. Харин ингээ багш болсон байж байгаа. Харин 1510 онд тохиолдсон хямралал түүнийг ийм хэвшил байдлаас нь гаргаж чадсан. Тэр жил Пап Юли 2 дугаар Юли ажиглагч болон ажиглагч бус Августинуудыг нэгтгэн нэг захиргаанд оруулах шийдвэр гаргасан. Одоо хоёр нөгөө урсгалыг нэг дор байцгаа танаар гэдэг. За ингээд нөгөө Лютерийн хатуу сахилтай бүлэгт гинт чанд цаглаг баттай ах дүүсийн дүүсүүдийг нэг амтны хүрээлэнтэй нэгтгэж байгаа юм шиг санагдаж байна. Ингээд Лютерийн хийдээр дөрөн уур хилэн айдас сандрал наярхаж гисэн. Ламнар Ром руу очиж папын өмнө өөрсдийн байр суурийг хамгаалах хүн яаралтай хайж гисэн. Тэд хэнийг сонгосон гэж бодож байна. Мэдээж хэрэг 1510 оны сүүлээр Мартин Лютер амьдралдаа анх удаа Германаас гарч Итали одоо бидний тэр мөнхийн хот өрний христийн шашны латин сүмийн зүрхсэн Ромыг зорчдсон. Тэнд очиод харсан зүйлийг түүнийг сүсэг бишрэлтэй дундаж лам байхаас Европт хамгийн аюултай тэрс үзэлтэн болгон хувирах үйлдэл байх байсан юм а гэж. Тайзан нэгэн цагт олон жил мөрөөдсөн газараа очиод асар ихээр дурчин гутаж урамч хугарч байсан тохиол байдаг байсан бол тэрний хамгийн оройн дээд одоо жишээ болсон үйл явдал болсон гэсэн үг. Энэ урам хугарсан үйл явдал бол Лютерийн Ромд мэдэрсэн сэтгэл хөдлөлийн өчүүхэн хэсэг төдий байсан байж мэдэн шүү гэж байгаа шүү. Жилийн эцээр Ромд ирэхэд тэр ялалцсан Христийн хот биш харин ёс суртахууны хувьд ялзарсан жорлонтой нүрд болсон. Ромд Лютер илт авилгалд идсэн идэгцэн самнартнуудтай цагийг хамт өнгөрөөж гисэн. Тэд мөргөлчдөө дээрэмдэх шахам өндөр төлбөр авч мөргөл үлддэг атлаа тэднийг доримжлан мэдгэсэн. Лютер ийм байдалд гүнээ гутарч Ром бол янхан гэж хэлгэнж хэлсэн ба. Төдөлгөө 2 дугаар Пап 2 дугаар Юли Августинуудын урсгалыг тустай байх хүсэлтийг үл тоомсорлсон байдлыг уламд ордуулсан. Германд буцаж ирэх үед Лютер туйлдчихсан. Сэтгэлээр унтсан. Итгэл үнэмшлэн гүн шархалсан ирсэн. Ямар сайхан одоо усанд булхах нугас шиг тийм ариун усаар баталгаажуулж явсан гэгэн цагаан сэтгэлтэй үнэн шаш одоо бурхны хүүхэд шал өөр болоод ирсэн гэсэн. Гэвч энэ дотоод хямрал нь шууд үйлдэл болж ирэхэд бас хэдэн жил хэрэгтэй байсан. Энэ хугацаанд Лютер Виттенбергт сууршин багшилж эхэлсэн бөгөөд энэ хот тухайн үеийн шинээр байгуулагдсан их сургуультай оюутны хот болоод хөгжиж ирсэн.
Гэхдээ Виттенбергт нэг өөр онцгой зүйл байсан. Энэ нь эзэнт гүрний ирээдүйд чухал байр суурь эдэлдэг байсан. За одоо энэ дээр би нэг жоохон хүмүүсийн бас гайхаад байдаг, эргэлзээд байдаг нэг түүхийг ярьж өгсөй. Нэг дагуур түүх нь. Яг л энийг ойлгочих юм бол Виттенбергийн Мартин Лютерийн энэ үйл явдлаас илүү тодорхой болгох тустай болох. Тэр үед Герман гэдэг улс нэг улс орон зай байгаагүй. Төв Европыг ариун Ромын эзэнт гүрэн гих аврах том улс төрийн бүтэц жолооддог байсан. Хэдэн зуун вант улс, гүнлэг, герцог, чөлөө дотоод бүр заримдаа жижиг хөндийг хүртэл улс төрийн эрх мэдэлтэй байлгасан. Энэ эзэнт гүрний католик шашинтай Хабсбургийн угсааных гэж мэдэн тэ ер нь. За Хабсбург гэдэг бол хожимо Австри-Унгарын эзэнт гүрэн болж одоо үлдсэн. Гэхдээ энэ үед бол Хабсбургийн эзэнт гүрэн гэдэг нь хойд хэсэгтээ Нидерланд, Италийн өмнөд хэсэг Неаполь, тэгээд Испани өөрөө. Тэгээд Австри гэд Германы одоо зүүн ингээд Австри гэдэг улсуудыг нэгтгсэн нэг гэр бүлийн хаадууд байдаг гэсэн. За тэгээд тэднийх нь эзэн хаан гэдэг нэг тустай нэг хүн бас гарч ирнэ. Тэр чи тийм том байсан. Тийм том байсан байхгүй. Тэгээд энэ Хабсбургийг чинь задлж авч иж маш олон улсууд тусгаар тогтсонсын энийг нь одоо энэ тод жишээнүүд нь бол энэ юунууд байгаа. Германы хот улсууд байна. Дээр нэмээд ялангуяа доор газар гэдэг намдор газар гэж нэрлэгдээд Лоуланд гэж нэрлэгдээд Голланд, Бельги, Люксембург гэх нэр байхгүй. За Италийн өмнөд хэсэг Неаполь, одоо тэг Сициль орно. Тэгээд Арагон гэдэг орно. Тэгээд өөрөө тэр Испанийн хойг дотор баахан бас гэл юм байгаа шүү дээ, тий. Каталон хүртэл байж байгаа тийм ээ. Ингээд энэ түүхийг гэхдээ би ерөнхийдөө Нидерланд улс үйлсэн байгуулагдсан түүх дээр ярих юм. 80 жилийн дайнаар. Дараа нь би Ришельегийн талаар ярихдаа бас ярих баг. Тэгээд өмнө нь бол би энийг 30 жилийн дайн дээр нэлээд бас тодорхой ярьж өгсөн. Санаж байгаа бол. Германы 30 жилийн дайч явцсан юм уу тий? Өмнө жил явсан баха тий. За ингээд маш олон ийм олон гэдэг улсуудын эзэнт гүрний Габсбургийн удирдлагаар өөрийнхөө Европ дахь христийг хамгаалагч гэж үздэг. Католикийн шашны нэр төрийг хамгаалагч гэж өөрсдөө зарлцсан. Тэгээд тэр улсад дайн зарласан улсыг өөрийнхөө дайсан гэж үзээд бүгд ярьдаг тийм одоо андгаад харагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл Оросын эзэн хаан чинь ортодокс болон Сербийн хамгаалагчаар өөрийгөө зарлаад тэгээд Серб руу Австрид уцалсан учраас нийлүүлээ эхэлж байгаа шүү дээ. Оросын тал орж байгаа ч юм уу те ингээд тэгэнгүүт Бельгийн тус орчлын баталгааг Англи өгсөн учраас Англи эзлэнгүүт Англи дайнд орж байгаа ч юм иймэрхүү л явдал бодлоо. За ингээд ариун Ромын эзэн хааны албан тушаал угсаа залгамжилдаг. Одоо манай хүүд залгамжлна гэсэн үг биш. Шинэ эзэн хаан бүрийг 7 гишүүнтэй зөвлөлж сонгон томилдог. Тиймээс тэр зөвлөлийн гишүүд асар их нөлөөтэй байдаг. Тийм. За нэг маш сонирхолтой бүтцийг яриад байна шүү дээ, тийм ээ. Энд чинь тэгээд цагаад болох юм бол Голланд, Испани гэсэн бүр ишиг яваад Австри, Вен гэдээ явчих шүү дээ. 1500 огч Оттомануудад тулалдаа явж байгаа юм байна. За ингээд одоо тэднийх нь нэг одоо 7 зөвлөлийнх нэг гишүүн Саксоны одоо сонгогч Фридрих де Вайс гэдэг. Мэргэн Фридрих байсан. Тэр католик шашинтай ч нэлээд тийм хүмүүнлэгийн үзэлтэй. Гуманист гэж хэлдэг ш тийм ээ. Humanist. Харьцангуй чөлөөт сэтгэгч бөгөөд шудрах шүүх зэрэг тухайн үеийн сонин санааг дэмждэг үе байрын хүн байсан. Мөн Лютер амьдарч байсан Виттенбергийн захирагч байсан. Өөрийнх нь харьяанд байсан учраас. Өөрөө эзэн хаан болохоосоо илүү бие даасан эрх мэдэл авахыг илүү ил тод эрмэлздэг сонгогчийн нэг байсан. За тэгэхээр өөрөө сонгогдож эзэн хаан болсон дорвол Виттенберг энэ өөрийнхөө эзэмшлийг ер нь энэ эзэмдгээс гаргаад тусдаа улс болохыг хүсдэг маягийн тийм. Тийм. Жохон чөлөөт байхыг хүсдэг маягийн тийм. Би чам саналаа өгөн чи манайхыг оролдохгүй шүү гэдэг санаж юм уу. Тэг бүр ингээд улс төрийн харьяал явдартал тусдаа гарах сонирхол бол байсан байдаг. Чухам энэ эдгээр санамсаргүй мэд чанар бол удахгүй мэрэгэн Фридрихийг Мартин Лютерийн хамгийн бат хамгаалагч болгосон байна. Тийш очихоос өмнө бид шашны шинжиллийн өмнөөс одоо шинжлэлийн өмнөх Европоос дахин нэг утсыг хөвөрдөж гаргаж ирэх хэрэгтэй. Энэ одоо нэг бид нар гоё ингээд утас хөвөрж авч хийвснэх гэдэг шүү дээ. Пазлж гэх юм. Мэргэн Фридрих ариун Ромын эзэнт гүрний сонгуулийн тогтолцоо Лютерийн урам угарсан дээр нэмэгдэх бас нэгэн хүчин зүйл бол нүглээс нэмгэлэх гэлтгэх бичиг гэдэг indulgency гэдэг тийм ээ. За энэ indulgency гэдэг одоо тэр нүглээс гэлтгэх бичгийг бол би Виттенбергийн нэг барлах номон дээр PR-ийн түүхүүдийг нэвтрүүлэх дээр нэлээд сайн ярьж өгсөн байгаа. Тэрийг үзвэл бас их гоё гарч ирнэ. 1513 онд Пап 2 дугаар Пап Юлиан асуураа түүний оронд Лео 10 дугаар Лео гэдэг Пап гарч ирсэн.
10 дугаар Лео сүр жавхлантай төслүүдэд их дуртай нэгэн байсан учраас түүний хамгийн том төсөл болох Геген Петрийн сүм гэж үүдэг штэ. Ромд үүдэг. Сүмийг шинээр барих ажлыг санхүүжүүлэхийн тулд пап нүглээс нэмгэлэх, гитлэх бичгийг шинээр маш олноор үйлдвэрлэж гаргасан. Товчхондоо нүгэлтнүүдэд зориулсан нүглийн шоронгоос гарах тасалбар гэсэн үг шүү дээ, тийм ээ. Гол нь тэрийг зардаг. Тэгээд тэр Гутенберг чинь барлах номоо бар гаргаж байгаа чинь энэ нүглийн бичгийг хэвлэх юм бол мөнгө олох юм байна гэж бодож тэрийг бүтээсэн байхгүй. За ингээд бүр ингээд за одоо тэгээд Гутенбергийн хэвлсэн тэр бараар энэ хүний 95 хуудас тэр шаардах бичгийг Европт ирэх хэвлж тарсан учраас маш хурдтай интернетээр тарсан байхгүй. За ингээд бүр их юм ингээ хоорондоо сайхан юм тэрвэрлэлтэн. Гутенбергийг битгий оролдоод байл та. За хоёул ивент итгэгчийн дараа үргэлжлүүлээ. За өнөөдрийн дугаарыг ихтгэл заах герман чанар Хетих ивент итгэж байна. За Хетих манайхыг ивент итгэснээс хойш би нийгмийг ойлгодог болчиход байгаа. Би бас бусад хүмүүсийн л нэг адил тавилгын хамгийн чухал зүйл бол хавтан гэж боддог байжээ. Гэтэл үгүй байсан юм байна. Хавтан бол ямар ч үж болно. За харин тэр тавилгын чинь тоноглол төхөөрөмж гэдэг нь хамгийн чухал юм байна л та. Яа тэгэхээр тэд чи өдөр болгоо нэг ажиллагаанд орж идэг, өдөр болгоо онгойч хаагж идэг учраас хамгийн хурдан илэгдчихдэг юм гинэ. Тэр чанартай байхгүй бол ерөөсө хаалгачин гажаал дуу ороод бүр янз бүр болоод идэг юм байна. За тэгвэл Германы Хетих гэдэг энэ брэнд нь 135 гаруй жилийн түүхтэй бүр маш ариун түүхтэй ийм одоо үйлдвэр байж байгаа. Энийн албан ёсны дистрибьютор нь Монголд ороод ирсэн. Одоо энэ хаан улдуурын 3 дугаар хороонд байдаг дизайн централ төвийн 201 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ эдний менежерүүдтэй очиж уулзсан л да би. Тэгсэн чинь хэлжээлээ. Хүн ерөөсөө амьдралтаа 2-3 удаа л тавилгаа өөрчилдөг юм аа. Тэгэхдээ хамгийн чанартайг нь аваад тавьчих юм бол чи ядчил 20-30 жилдээ ингээд эвдэрэхгүй, дуу орохгүй, янз бүр асуудал гарахгүй байх шүү дээ. Тийм учраас тэрийг хамгийн чанартайг нь сонгоорой. Тэр дундаа манай Хетихийг сонгох юм бол тэр баталгааг нь өгч чадна гэж хэлж байгаа. Тэгэд ер нь хүн тавилга авахдаа дизайнертайгаа яриад, можонтойгоо яриад за ийм хийлгээгээл за би ч 5 сая төгрөг гэж энэ нэг юм хийгдэх гээд орхичтой юм гинэ. Мэдээж можонт энэ өөртөө ашиг гаргахын тулд хамгийн муугийг авч тавина шүү дээ. Тийм учраас дизайнертайгаа манад ирээд тэр шийдлүүдийг хараа. Бид нар та нарт гоё шийдлүүдийг санал болгоё. Жишээлбэл манай шургуулганы.com гэж байгаа гэж. Энэ болохоор за хажуудаа юм шанаатай байгаа. Дотроо юм тусгаарлагч юунуудтай, тусгаарлагчуудтай. Тэнцэн саваа хийдэг, хажууд нь тагаа хийдэг ч гэдэг юм уу. Тэгээ дээр юм гоё мат хуулгатай. Тэр хуулган дээр нь юм чанга тавихаар дуу гардгуу ч юм уу. Маш гоё шийдлүүдийг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр ер нь дизайнертайгаа манай төрөө дээр бид нар танд одоо санал болгоё. Гоё шийдлүүдийг одоо танилцуулъя гэж одоо хэлж байгаа юм. За тэдний хаяг бол дизайн централ төвийн 2 давхарт буюу ТЭЦ 3-ын уулзуурт яг одоо Лавац ахын хойдолд байж байгаа. За тэдэнтэй холбогдох дугаар нь 77 77 1-4-5-6 99 1-4-5-6. За баярлалаа. Энэ би Италид бас яг энэ брэнд биш л те зүгээр яг иймэрхүү өндөр түвшний чанартайгаар хийцэн тавилгатай галтгоонд нэг хоол мол хийж үзсэн. Зүгээр ингээд байхад зүгээр ингээд зөөлхөн сороол стресс тайлддаг лав гэж хаагдахгүй амар гоё. Тэгээд энэ хуурай хөрөгч мөрөгчтэй чинь янз амар. Энэ нэг юмтай болчихвол баг гэрээсээ гармаар болчих. Тэгээд тэр нэг зам байгаа юм. Тэр замтай шуулган дээр зогссон ч даагаад байна гэсэн шүү. Тэгдэ. Уусаа тийм нэг стандарт тийм баг. Тэгээд чинь хэдэн 100 мянга хүлээдээд бүр ингээд ингэхэд гажихгүй сапирахгүй байх тийм бүр нөө юутай. Стандарт байт юм лээ. За. Шинээр одоо шоронгоос нүглийн шоронгоос гарах тасалбарыг олноор үйлдвэрлэж мөнгө өсгсөн. Тасалбарыг мөнгөөр худалдаж авч болдог бөгөөд үүний хариуд пап таны хийсэн нүглийг уучлах гэж амладаг. Онлын үед үүнийг авахын зэрэгцээ сайн зүйл хийх ёстой байсан ч 1515 он гэхэд систем завхарч баян хүмүүс тун дуртайгаар нүгэл үлдээд дараа нь сүмд мөнгө төлж уучлуулдаг байсан. Үүнээс болж тасалбар ядуу хүмүүсийн нүнд ихээхэн маргаан дагуулж ирсэн. Ядуус ийм төлбөртэй уучлалын тасалбарыг худалдаж авч чадахгүй. Мөн язгууртнууд тэднийг худалдаж авахыг таашаадгүй. Германы олон язгууртн ноёд тэр тасалбарыг папын шин сүм барих болгондоо тэднээс мөнгө саах арга гэж үзэж байсан. Тиймээс одоо лам Йохан Тецл өнөөгийн зүүн Германаар хэрэн аялж пап 10 Леогийн одоо шинэ уучлалын тасалбарыг идэвхтэй сурталчилж промошн хийж өгнө гэсэн маркетинг хийж өгнө гэсэн. За Йохан Тецл гэдэг хүн одоо папын зараалаар цааснуудаа зарж эхлэх нь шүү дээ. Ингээд хүмүүс аль хэдийн эсэргүүцэд болон болсон нөхцөл байдалтай байж ирсэн байна. Ингээд одоо түүхийн тэрхүүэгзэгтэй мөчөд буцаад яг бид нар ирж гин гэсэн үг тийм ээ.
янз бүрийн аргаар айжмаар нэхэж байсан учир шалтгааны эдгээр утаснууд яг энэ нэг мөчөд нэг дор зэрэг тал талаасаа татагдах нь. Энэ мөчөд Европ хэмээх одоо нэрээс нэхээс нь завдраг унах болно гэж байна. Түүнтэй хамт асар их цус урсган гарцааг болсон. Мэргэн Фредерик Тецелийг Саксон нэвтрхийг хоригдсон ч хил даван үйл ажиллагааны зогсоож чадаагүй. Өөр газруудаар явж өөрийнхөө нутгаар бол оруулахгүйсэн. 1517 оны хавар Тецел Виттенбергээс 40 км хүрэхгүй зайд орших Ютеборгт сууршиж тасалбар зарах ажлаа үргэлжлүүлсэн. Тецелийн нүглээс нэгтлэх тасалбар ичгүүр санжиргүй зарж буйг Ромд харсан авилгынхаа нэг хэсэг гэж үзсэн Лютер эцэстэн тэсгэлгүй дургуутс илэрхийлсэн. Тэр нүглээс гэтлэх тасалбарын тухай маргаан нэртэй урт бичээс бичээд 95 эсэргүүцэл шалтгаануудад дурдсан. 95 зүйл гэж хэлдэг юм да тэгвэр. Эдгээрээс үндсэндээ хэдхэн санаан дээр л төвлөрч ирсэн. Ер нь бол бус нь бол зүгээр тайлбарууд маяг юм. Нэгдүгээрт нь намжлал бол нүглээс гэтлэх тасалбараар бус зөвхөн бурхнаар дамжиж хэрэгжих боломжтой. Намжлал. Тиймээс альва хүний авралт хүрэх цорын ганц зам нь итгэл бишрэл болохоос энэ дэлхийн арилжааны үйлдэл биш. Анхаарлын нэмэлт. Нүглээс гэтлэх тасалбар зарах нь пап шин сүмээ барих санхүүжил босох залмих төдий хэрэг гэд иймэрхүү агуулгуудыг бичсэн тийм. Тэг маш үндэслэл сайтай бичсэн байна. Лютерийн хэлснээр бол өнөөдрийн дэлхийд Ромын Красаас ч илүү хөрөнгөтэй хамгийн баян пап Гиген Петрийн сүмөө яагаад өөрийн мөнгөөр бус ядуу итгэгчдийн мөнгөөр барьж байна вэ гэж асуусан. За, Крас гэж мэдэн тийм ээ. Гладиаторын тулдааныг дарддаг Ромын хамгийн баян сенат байхгүй. Тэгээд нөгөө нэг евро дорн зүг рүү явж байгаа нөгөө нэг Хорватчтай нөгөө нэг дорны нөгөө нэг Хорватчтай байлдаж байгаад легионоор алуулдаа дуустдаг байхгүй. Тэгээд энэ яасан гэдэг өөрийнх нь нөгөө шуналтай байсан учраас эд баялагын нүдрүү намруу цутгаж алсан гэдэг байхгүй. Красыг. Тэгээд өнөөдрийн дэлхийн гэж байгаа. Энэ үеийн дэлхийд дээ шүү дээ. Ромын эзэнт гүрний Красаас ч илүү хөрөнгөтэй хамгийн баян пап Гиген Петрийн сүмөө яагаад өөрийн мөнгөөр ус ядуу итгэгчдийн мөнгөөр барьж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьсан. Нийт 95 шүүмж санааны бусад хэсгийн өнгө аяс нь харьцангуй аядуу зүйл. Лютер өөрийн бичиж буй шаардлага нь сүүлийн 600 жил түүхэнд хамгийн том тесрэл тавьчирсан баримт бичиг болно гэж хизээ төсөөлөж байсан. Тэр бичиж дуусныхаа дараа бичиж дуусныхаа дараа Лютер 1517 оны 10 дугаар сарын 31-ний бүх гигантны өмнөх өдөр гэж байгаа. All Saints Day гэдэг тийм ээ. All Saints Day гэдэг тэр баярын тэр шашны баярын өдрийн өмнөх өдөр олон мянган мөргөлчд Виттенбергт цуглах хүртэл ажил дээр хүлээгээс суусан. Виттенберг цуглах нь шүү дээ. Одоо тэр баяр All Saints Day-ээр мөргөлчд ир цуглах. Хот хөдөлгөөнтэй үед тэр сүмрөө очиж битсэн бичгийг сүмийн хаалган дээр хадад тавьсан гэдэг. Гэхдээ энэ бол бидний мэдих түүх. Гэхдээ бас домог. Яг бол бодит байдал дээр ихэнх судлаач Лютерийг юу ч хадаж наагаагүй гэж үздэг. Харин бичгийнхаа хуулбарыг олон хүнд тэр тусмаа Тецелийн удирдагч кардинал Альбрехт Бранденбург руу илгээсэн байдаг. Эдгээр захидлууд нь шашны жижигхэн ном хаялцааныг Европын түүхэнд асар том үйл явдал болгон хувирсан. Альбрехт бичгийг хүлээж аваад Тецелд биш харин Лютерт ихээхэн хэлгэн ууралсан баг. Тэр бичгийг Ром руу уламжилж энэ тэрс зүцэл намын асуудлыг мөрдөн шалгахыг папаас шаардсан. Тэр зур Лютерийн 95 зүйлт бичиг баг хэвлэх машины тусламжтайгаар хэдэн 7 хоног тэр Герман даяар түүмэр шиг тарчихсан. Гутенберг гин буй нарагч байгаа шүү. За ингээд энэ PR-ийн хамгийн том зэвсэг бол гэдгийг анх нотолсон масс медиа гэдэг хүч ингэж эхэлж байгаа. Дээд давхаргынхны хувьд нүглээс гэтлэх тасалбар тасалбар нь эсрэг энэ бичвэр Ром руу мөнгө илгээхээс татгалзах шалтгаан болсон. Ер нь энэ пап шуналтай папд мөнгө ихгүй нэхэр нөхгүй байх шалтгаан энэ юм биш үү гэж бодцгаасан ба. Харин жирийн хүмүүсийн хувьд бол энэ Итали гаралтай папын эсрэг сэтгэл хөдлөлийн өдөөж хөдөлмөрч германчуудыг алс холын шуналтай пап мүлжиж байна гэсэн ойлголтыг баттгаж өгсөн. Удалгүй латинаар бичсэн бичвэрийг герман хэл рүү орчуулж эхэлсэн. Мартин Лютер энэ тухай мэдээд өөрийн орчуулгуудыг хэвлүүлж эхэлсэн. Ингээ 1518 оны 100 хэд эсэргүүцлийн бичиг хаа сайгууд харгацсан хүмүүс уншсан байсан. Ингээ энэ үед бол шашны шинжилэл эхлээчгүй зүгээр улс төрийн өнгө аяс бүхий шашны үзэл бодлын нэгэн маргаан байсан бол Мартин Лютер буруу алхам хийсэн.
Хэрвээ Мартин Лютер ямар нэгэн буруу алхам хийгээд эсвэл Пап 10 дугаар Лео зөв стратеги баримтлсан бол энэ маргаан амархан намжиж болох байсан баг. Гэвч Лютерийн олон нийтийн санаа бодлыг удирдах, өөрөөр хэлбэл пиарын маш өндөр чадвар, пиартаа маш өндөр чадварлагаар өөрийнхөө одоо тэр скил ашигласан баг. 1518 оны 100 гэхэд Лютерийн нэр хаа сайгүй төрсөн. 95 зүйл шаардлагыг түүний захирагч мэрэгэн Фредерик анзаарсан. Пап Лютерийг Ром дэрж мөрдөн байцаарт оруулахыг шаардахад Даржин ламыг улс төрийн хөшөөгөөр болгон ашиглаж болохыг ойлгосон Фредерик үгүй. Манай хүн эндээ үлдчихсэн. Үүнийг бид Фредерикийн хүмүүнлэгийн зарчим баримтсан гэж харж болно. Эсвэл улс төрийн нөлөөгөө ашигласан гэж тайлбарлаж болно. Энэ цагт дор ариун Ромын эзэнт гүрний хаан нас барах тунд хүсэн байсан. Ариун одоо Ромын Ром одоо өөрийнхөө хүссэн хүнийг ариун Ромын эзэнт гүрний хааныг болгохоор зорж байсан тул шинэ хааныг сонгоход Фредерик шиг чухал сонгогч одоо хааныг уурлахыг хүсэв. Ингээд талуу тохиролцоон төрж Лютерийг Германы Аугсбург гэж хот байдаг шүү дээ. Аугсбург хотод байцаагаар болсон. Энэ нь Ромоос илүү аюул багтай байсан гэдэгч бүхэлдээ аюулгүй гэсэн үг бол биш. Тийм ээ 3 хоногийн дараа Лютер Виттенберг рүү буцан цугцсан. Лютер буцахаас өмнө дахин нэг бичиг үлдээж өөрийн зөв гэдгийг баталсан. Дараагийн нэг жилийн хугацаанд Лютерийн санаа борооны дараах мөг шиг олон хүн тархаж үрдсэн. Одоо тэр чинь алдартай хүн болчоор хүмүүс тэрийг юу бичсэн дахиж унших гэдэг гэсэн үг байна. Даалуу нурдаг үзэгдэл шиг хүмүүс тэр бичвэрийг унших тусам өөрсдийн гомдол шөмжлийг нэмэрлж бичиж эхэлсэн. Ингээ яг нөгөө даалууны эффект гэдэг шиг уулны уруу өгч цас шиг гэдэг бүх юм л одоо болж байна гэсэн. Одоо эдгээр шинэ шүүмжлүүд нь илүү хурц болж ирсэн. Бүр Пап ирэх мэдлийг анхуулахаар болж эхэлсэн. 100 жилийн өмнө яг 100 жилийн өмнө Янг Ус гэд хоёлоо мэднэ тийм ээ. Чехийн тусгаар тогтлын эцэг Янг Усыг шатаад цаадсан бол гэдгийг бодоход л энэ бүхэн Лютерт ямар том дарамт болохыг шууд ойлгомжтой гэж байна. Гэвч тэр одоо тэмцлэл зөвхөн шашны биш улс төрийн шинжтэй болчихсон айл хэдийнэ болоод амжижсан. Ийм учраас 1519 оны 6 сарын 28-нд зөвлөл хуралдаж 19 настай 5 дугаар Карл ариун Ромын эзэн хаанаар сонгогдсон. Энэ сэнтий төрөхийн тулд Герман гаралтай бус Карл мэрэгэн Фридрихт шүүхгүйгээр ял оноохыг зогсоох Лютерт шудраг хандах зэрэг олон амлалтыг өгсөн. Ингэж санал байна. Ямар нэгэн шүүх хуралгүйгээр хүнийг ялаж цаазалж болохгүй гэдэг тийм одоо Фридрихийн шаардлагыг зөвшөөрсөн байхгүй. Ариун Ромын эзэнт гүрний шинэ хаан. Яг бол өөрөө герман хүн биш байсан учраас германчуудын дэмжлэгийг авах хэрэгтэй учраас. За ингээд одоо Фридрихийн улс төрийн нөлөөг нэмэгдүүлэх бас нэг тодорхой хэмжээний стратеги байсан байж магадгүй. Бараг Лютерт бараг гар өрхийн аргагүй болгоцсон ингээд. Чум үүнээс болж л Пап Лео 10 дугаар Лео эцэст нь хамгийн хатуу чанд арга хэмжээ авахар шийдсэн. Ингээд 2 жилийн дараа буюу 1520 оны 6 дугаар сарын 15-нд Папын зарилгаар Лютерийг тэрс үзэлтэн хэмээн буруутгаад 120 оны дотор Ром дээр үлхий шаардсан. Чинь нэг 10 дугаар Карл лөө. Лео. Пап шүү. Пап тий. Пап ч одоо үхээг байгаа юм байна. Пап үгүй нөө дараагийн шинэ Лео ч байж байгаа шүү дээ гараад ирсэн. Тэр бол хүлээгдээд байж байгаа юм тий. Өмнөх нь нас урчаад 10 дугаар Лео гэдэг паптай болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр нь сүм барих гал яваад байгаа юм байхгүй. Саяны 19 дэх чинь 19 настай Карл ариун Ромын эзэнт гүрнийх нь улс төрийн нэг хаан тусынхаа. Тэгээд эн чинь нэг заавал хаантай эрхэмтэлтэй хүнтэй нийлжээж нэг удирддаг болохоор тийм байна. Тэрнтэй тэнцвэржүүлэх хэрэгтэй нэг хүчний тэнцвэр гэж ярьдаг ш тийм ээ. Би нь яг ухчээд нь 19-тай гараад ирлээ гэж бодохгүй. Тий. Ингээд одоо 120 оны дотор Ромд ирүүлэхийг шаардсан. Энэ бол тухайн үеийн хамгийн аимшигтай зэрлэг. Азийг гэхэд Лютерт хангалттай хүч хэрэг дэмжигтэй болсон юм. Тиймээс Лютер тухайн жилийнхаа турш 3 тохимол хийлвэсэн. Тэдгээрийн нэг нь Папыг антихрист гэж нэрлсэн бол нөгөө нь герман хэл дээр бичигдэж олон нийтийг Ром эсрэг төрхөрсөн. Тэрээр би нэр төдий одоо эзэнт гүрэнд амьдрах авч Пап одоо бид нэр төдий эзэнт гүрэнд амьдрах авч Пап бидний баялаг нэр төр бие махбод амин сүнсгээ бүгдийг нь эзэмшиж байна. Эрхэм ноёдоо ханхуунаараа та нар газар нутаг ард түмнээ эдгээр араатан мэд чундахын чондод хэдий болтол золиослох гэсэн юм бэ? Албатуудаа хамгаалаач гэж үзсэн. Ийм хурц үгс Мартин Лютерийг олон германчуудын хувьд баатар болгосон. Гэхдээ жинхэнэ гал хараахан гараагүй. Яагаад тэгэхээр Лютерийн хамгийн шийдвэрлэх тэрслэг үйлдэл бол Папын тогтоосон хугацаа дуусах үед гарч ирсэн. Ингээд Лютер 12 сарын тэр нэг өдөр заах байсан хичээлээ цуцлаад Папын илгээсэн зарилгийг Виттенбергт авчирч олон нийтийн өмнө шатаасан. За ингээд эндээс юу гарах нь тодорхой. Шууд тэр дор нь 1521 оны 1-р сарын 3-нд 10 дугаар Поп Лео Лютерийг католик сүм хийдээс хөөсөн. Excommunication гэж байдаг тийм ээ нөгөө нэг
Манай нэг алдартай кино шүү дээ, тий. Ямар алдартай кино? Нэг баахан амар John Wick л үү. Тийм. Тэр чинь ингээд тодорхой байгууллага итгэл үнэмшлээс excommunicate хийгээд хөөчхөр тэрийг хинч алах байгаа газараа тэрийг цаазалж шүүж шатааж алах хэрэгтэй байхгүй. Ингийн нөхцөл бол энэ баг цаазын ял юм байна. Түүний оршин буу газрын эргэтэн дарахт нь төрийн институт Лютерийг баримтжуулж шатах хэрэгтэй. Тэгээд тэр John Wick-ийг алах гэдэг тохиолдол байгаа юм. Энэ хоёр том асуудал орж байгаа. Нэгдүгээр аль хэдийн олон нийтийн дэмжлэг аваад нэр дарцсан Лютерийг цаазлах нь үүмэн самуу иргэний дайныг хүртэл өдөөж болохоор байсан. Хоёрдугаарт нь 5 дугаар Карл шүүхийн шудрах хилэлцүүлэггээр шийтгэл оногдуулахгүй гэж амласан байсан учраас Лютерт өөрийгөө өмгөөлж шудрах хилцүүлэлд орох боломжийг хараахан олгож амжаагүй байсан байна. Тиймээс талуу дахин тохиролцоонд хүрч Лютер Германы Вормс хотод очиж өөрийгөө хамгаалан шүүх хуралд орж хариулахаар болсон. Вормс болох энэхүү нээлттэй хилцүүлэг Лютерийн хувьд хамгийн ялгуулсан ялалт болохыг хинч төсөөлөв гэсэн. Уг уулзалт түүний хамгийн том ялах болох гээд ингээд уншиж байлаа гэж. 1521 оны 4-р сард болсон Вормсын албан ёсны хуралдаан дээр Мартин Лютер эзэн хаан Карл хоёрын хооронд нэг ёсны мөргөлдөөн болсон. Хааны өмнө өөрийгөө хамгаалах хэрэгтэй ш хааны ордон дээр. Хамгийн сонирхолтой нь Лютер анхандаа хилцэх асуудлын гол сэдвэнд байгаагүй байна. Гэсэн ч 30 орчим настай Лютер ламтан энэ боломжийг бүрэн ашигласан энэ тайзыг. Витеберээс гарахтаа Лютер хувь заяанда очиж буй ганц үе тэрс үзэлтэн биш. Бүр өөртөө итгэлтэй шашин судлаач биш харин жинхэнэ алдарсан селебрити од болоод авчихсан гэсэн. Вормс бүрх аялалд бичигдсэн янз бүрийн их сурвалжаас шалтгаалan 10 хоног 10-аас 1 сар үргэлжилсэн гэж янз янзын их сурвалжууд бичдэг юм байна. Зам дагуу хотод хаалгаа нээж хүмүүс түүнийг бараг хаамыг тогтож оруулж ирсэн. Вормс хотод хүртэл хүмүүс түүнийг гудамжаар явж байгааг харахын тулд дээвэр гараас уцгаасан юм. Сая германчуудын хувьд Лютерийн сүмтэй ижүү маргаан хувь хүний асуудал болж хувирсан. Ромын эсрэг асар хүчрэг институцийн эсрэг босч буй германчууд төлөөний хүнийхэн төв. Германчуудын хүсэл сэтгэлийг зангидсан ганц бие хүн Ромтой тулалдаж байна гэж байгаа юм. Энэ бол Библиэс гадна болсон Библи дээр болоогүй Давид Голаягийн тулалдаа гэж байгаа юм. Мэдэн шүү дээ, Давид Голаяг л ингэж харьцуулагдаж байна гэдэг чинь. Энэ ч одоо тэгээ 500 одоо өнөө хүртэл Европыг гэдэг одоо сийллээ шүү дээ. Тэгсэн тийм. За хоёул ивент итгэжтэй танилцсан. За өнөөдрийн дугаарыг маань Отревинтай чөлөөтэй амьсгалцгаая. Отревин ивент итгэж байгаа. За ер нь хамар битүүрх маш хэцүү. Таны ямар ч битүүрдэг үү? Гайгүй би жоохон ядраад ирэх хэрлээ. Ингээд ядрахаар дархлаа унаад хаширд машил тэгээл юм шиг. Тэгээд хамар битүүрүүд хамраар амьсгалж чадахгүй байхаар чинь тархин дахь хүчил төрөгчийн хэмжээ багасаад толгой ажиллагаа болчдөг байхгүй юу? Тэгэхээр ер нь айл болох битүүрүүлэхгүй л байх арга хэмжээ авах хэрэгтэй. За тэгвэл Отревинийг хэрэглэх юм бол энэ үйлчлэгэнд 12 цагийн турш үйлчлдэг юм байна. За энэ бол маш чухал шүү дээ. Байн тусаагаад байх хэцүү. Тэгээд Отревин дээрээс нь өөр юм чигшүүлэгчтэй юм билээ. Тэгэхээр нэг салстын орчин чигтүүлж чигшүүлж гэн тий. Тэр зарим бүтээгдэхүүн чинь гэдэг байх. Тусаачаар дотроо ингээд хуурашаад тэгээд тэрнээсээ болоод дахиж бүглэрөөд тэгээд дахиж тусаадаг ийм нэг эргэлтэнд орчдөг байхгүй. Тийм болохгүй гэсэн. Тэгээд өдөрт 2 худлаад тусаах нь байна. 12 цагийн зайтай гэхээр за ер нь бол эмчээс асууж иж хэрэглэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Альфа эмиг за витаминик ч гэсэн эмчээс асууж иж хэрэглэх бол ихтэн багад нь хорд нь янз бүрийн юм болно. Тэрийг бол та бүхэнтэй хэлүүлэлтгүй мэдж байгаа хаа. За тэгээд Отревинийг бүх эмийн сангаараа худалдаалж байгаа. Амьсгалын замын судалснуудыг агшаагаад битүүрлийг багасгадаг Отревин өнөөдрийн дугаарыг ивэнтгэлээ. Баярлалаа Отревин. Чи Отревин төрөхөд байна уу? Би төрөхтэй. Тусаад. Чи бол тэгвэл яг бүр яг кастомер юм шүү дээ тий. За ингээд одоо ийм өх одоо суу ялгуулсан бадарчилсан аялал хийгээд явж байгаад Лютерийн хувьд энэ аялал өөрийнх нь сүүлчийнх нь байж магадуудыг өөрөө маш сайн ойлгочихсон. 5 дугаар Карл түнд аюулгүй зорчих баталгаа өгсөн ч яг тийм амлалт 100 жилийн өмнө Янгуст өгөөд эцэст нь түүний шатааж ясан төв мартагдаагүйсэн. Вормсын хуралдаа эхэндээ нэлээд уйдгарт. Бусад асуудлууд хэтэрхийн удааширсан тул Лютер 4 сарын 17-нд ирээд өөрийн асуудал яригдтал баг бүтэн өдөр хүлээсэн. Эцэст нь оройн түүнийг дуудаж хуралдаанд оруулсан. Эзэн хаан түүнийг бичсэн олон номыг аваалж тавьсан байсан. Түүнийг хэрэг тэрс үзэлтэн болохыг харуулах зорилготой байсан. Тэгээ шууд маргаа эхэлсэнгүй. Лютер үзэл бодлосоо буцаах эсхийг Лютерийг чи үзэл бодлосоо буцах уу гэж асуусан. Харин нэг өдөр бодох хугацаа хүссэн баг. Бүгд маргааш дахин цугласан.
шөндөө үйл явдлын тухай мэдээд харж маргааш одоо тэр шүүх тэр хурал болж байгаа танхим дүүрэн үзэгчтэй болсон. Нэгсэндээ Лютер цаг хожоод үзэгчтэй болж авсан гэсэн. Ингэснээр Лютер өөрийн хамгийн алдартай ихтгэлээ хийх бололцтой болсон гэсэн. Хэдэн цагийн турш тэр Библиэд тулгуурласан тайлбар, нарийн логик, учир шалтгааны үндслэлийг гаргаж ирсэн өөрийн үзлээсээ буцаардах ямар ч шаардлага байхгүй тайлбарласан. Түүний хамгийн хүчтэй санаа нь Библи бол цорын ганц эрх мэдэл бөгөөд зөвхөн Библиэр буруу нотлогдсон тохиолдолд үзлээг өөрчилнө гэдэг байр суурьсан. Түүхчид хожим нэмсэн байх магадaltaй гэж үздэг. Яг нь ч хүний намтар бичээд энэ ч бас балар байгаа шүү дээ. Одоо тэр магадaltaй гэж үздэг юм байна зарим талаараа. Тэгвэл тэр нь эцэст нь тэр би энэ зогсож байна. Бурхан надад туслаг. Би үүнээс өөр зүйл хийж чадахгүй гэж хэлсэн. Айгу бардам. Яг энийг зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр нэмсэн байх болцоотой гэж үздэг байгаа. За тэр үеийн хүмүүсийн ухамсар одоо тий хаантай харилцаа мэлцвэл арай өөр байсан болов уу гэсэн учраас нэмсэн болов уу гэсэн таамаг байд юм байна. За одоо тэгээд хариуд нь Карл 5 дугаар Карл шинэ хаан шүү дээ. Залуухан 19 настай ч одоо бараг 21-тэй л болж өөрөө нэг өдөр бодох хугацаа авсан. Тэр урчин Герман даяар ямар уур амьсгалтай байсан бол төсөөлөхөд ч бэрх гэж. Жохом тэр шөнө ариун Ромын эзэнт гүрний холон муж улсын ирээдүйн шийдэгдэх шөнө байсан. Эцэст нь 4 сарын 19-нд эзэн хаан Карл шийдвэрээ зарласан. Лютер бол тэр сүзэлтэн бөгөөд түүнийг цааслах ёстой. Гэвч шийдвэрт гинти эргэлт гарч эзэн хаан Лютерийг нутаг буцагт нь аюулгүй зорчих баталгаа биелүүлнэ гэдгээ мэдгэцсэн. Иймээс одоо Вормс байх хугацаанд Лютерт ямар ч хор хүрэхгүй байхаар болсон. Хожим нь энэ өршөөсөн мэт шийдвэр байсан ч Лютерийн дэмжигчдэд цаг хожих боломж олгосон. 1521 оны 4 сарын 26-ны өдөр Мартин Лютер Вормс хотоос гарсны дараа хулгайлагдсан тэр даруйханд. Ихэнх хүмүүс түүнийг папын тушаалаар баригдаж магадгүй аль хэдийн өгтлүүлсэн байх гэж таацгаасан. Харин эсэргээрээ мэрэгэн Фредрих Лютерийг нууцаар хулгайлаад авч яваад аслагдсан цайдад амьдруулан өөр нэрээр нууж эвэлд авсан байсан. Тэр бараг жилийн турш тэнд нуугдаа амьдарч гадаад ертөнц үүмэн самуунд умбаж байхад герман хэл рүү Библи орчуулах ажлаа чимээгүй шамдан хийсэн. Ингээ 1522 оны 3 сард Лютер дахин гарч ирэх үед шашны шинжлэлийн хөдөлгөөн аль хэдийн эхэлчихсэн байсан. Вормсын чуулганы дараас шашны шинтгэл маш хурцтай дарахсан гол шалтгаан нь энэ зөвхөн шашны асуудал байгаагүй гэдэг нь амар тодорхой болж байгаа. Зарим нь Библийн тайлбар итгэлийн асуудлаар Лютерийг дагсан бол зарим нь Итали гаралтай папын эсрэг байр суурь нь татагдсан. Харин өөр хэсэг нь зүгээр тогтсон дэг журмыг дөргих боломж гэж үзсэн. Маш олон ашиг сонирхол нэг зэг дээр төвлөрсөн л гэж үзэж байна. Жишээлбэл Германы маш олон одоо ноёд язгууртнууд Лютерийг дэмжсэн нь шашны итгэл биш эзэн хаанаас хараат бус байдлаа харуулахад ус төрийн хэрэгсэл гэж үзсэн. Нэгсэндээ халаасандаа салавч зарлах бололцоо гэж үзэж байгаа. Товчондоо энэ бол нийгмийг бүгд нь хамдарсан донцлогоо байсан. Өнөөгийн одоо популизмын давуулгаа бүхнийг одоо эргүүлж нөгөө самардагтай адилхан төстэй тийм үйл явдал болсон. Түүнийг бодвол одоо хэд дахин илүү өргөөрөөтэй байсан нь бол тодорхой гэж. Герман даяар л бүжигсэн гэсэн үг. Нэг талд нь Виттенбергийн Августины ламнар тахилын ширээгээ эвдэж шашны өмсгөдөд тайлж байсан бол нөгөө талд нь 1524 онд эхэлсэн Германы тариачдын дайн өрнөж. Тариачид Лютерийн нэрийг далбаа болгон ашиглан улс төрийн эрхийнхээ төлөө бослог гаргаж ирсэн. Энэ зуурт үүмэн самуу өрнөж шинэ журам тогтож Европын зарим хэсгийг бүрэн өөрчилсөн гүнзгий шинжилүүд ирчээ авч байлаа. Үгэр зогсохгүй Лютерийн араас шин шинжлэгчд гарч ирсэн. За зарим нь мэдэх бах тийм ээ. Швейцарын Цюрихт болохоор Хюлдрих Цвингли гэдэг. За энэ яг энэ их хүнийг сайн хүмүүс мэдгүй юм. Женевт болохоор Жон Кальвин гэдэг кальвинистүүд гэж бас мэдэх бах тийм ээ. Бас ийм өөр өөрийн шинжил хийсэн хүмүүс гэсэн. Гэвч шашны шинжил одоо соёлын том өөрчлөлт болон өргөжийн хэрээр Лютерийн үүрэг өөрөө багасж ирсэн. Вормсын дараа Лютер хэд хэдэн муу шийдвэрч гаргасан. Жишээлбэл өөрийнх нь зурагтай далбаа барьсан тариачдын бослогыг буруу шаасан нь түүнийг дэмжигчдээс нь холдсон. 1525 онд мэрэгэн Фредрих нас барсан нь түүний хамгийн хүчтэй хамгаалагчийг өгөөйсэн. Гэсэн ч Лютер бас бүрэн мартагдаагүй. Тэр герман хэл дээрх Библийн орчуулгыг өргөжлүүлэн хийж герман хэлний бичгийн стандартыг бүрдүүлэхэд асар том нөлөө үзүүлсэн. Тийм. Одоо Библи чинь хамгийн уншигддаг одоо латин хэл номыг нь латинаас нь герман руу орчуулна гэдэг чинь тэгэл хэлийг системчилж байгаа хэлбэр байна. Тийм ээ. Тэгээд одоо 1530 онд Аугсбургийн намжлалыг боловсруулахад оролцож лютеран болон бусад шинжлэхтийн ялгааг аль биесээр баталгаажуулахад хувь нэмэр оруулсан.
одоо Германд чинь лютеран гэж шашинтай хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн протестант биш. Протестант чинь ерөөсөө цулаараа нэг байхгүй. Жишээлбэл Anglican Church гэж байдаг байхгүй. Тэр нь бол протестант урсгалын суурьтай яг Английн өөрийнх нь чурж байхгүй. Сүм хийдэг гэсэн үг. Тэгвэл лютеран, кальвинист гэдэг янз бүрийн сүм хийдүүд байдаг бол таарч байгаа юм л да. Доторх жайг нь өөр гэх юм уу тийм ээ. Баг зэрэг. Манайх шиг алтан хайрцаг нэг л эхэлдэг юм байна тийм. За даваараа. Арай юу бол би одоо нэг яг христийн шашинд гэгэрсэн юм биш болохоор сайн мэдэхгүй. Агуу зүгээр яг тийм урсгал нэмэгдээд явчлаа л гэж. Яг хөө тэр нэг хэн харилцах уу, хэн тайлбарлах уу, нүглийг яг л хэмжээнд авч үзэх үү, амжилтыг ямар хэмжээнд авч үзэх үү гэдэг үндсэн философийн суурьараа л ялгах. Тэр саний хэлдэг зүйлүүд бол ерөнхийдөө нэг илүү ном уншихгүй ингээд байгаа хүн чинь гэгэрхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө өмнөөс нь сэтгэлийн тайвшруулахын тулд одоо шашны зан үйл хийж өгдөг байхгүй юу? Тэр нөгөө нэг одоо манай лам дээр очиод нэг ном уншуулаад чи ингээд ариусгээд байгаа чинь тийм үйл юм байна. Нэг ном уншиж чадахгүй хүнд чинь тэрийг уншиж өгч байгаа гэсэн үйлчлэгээ гэсэн үг. Тэрээс нүглийн арилтлан гэсэн утгаар бид нар тэгж ном уншиж өгдөг үү аягүй сайн ойлгоорой. Энэ хойчийн мөртөн зориулж энэ нь илүү дээр энэ хүний одоо арга билэгт нь илүү тохирох зан үйлийг лам өөрөө сурхаач хүн боловсруулад зөвхөн тэрүүн зориул тейлер мейд хийж өгдөг л гэж ойлгоорой заа. Энэ христийн шашиндаас нэлээ өөр тайлбарлал бүр хэцүү болж байна. Яг тийш гэж ивэх гэж байна. За ингээд одоо цаашлал Лютер хувийн амьдралдаа анхаарч гэлэнма байсан эмэгтэйтэй гэрэлж айжмаар бүр эсрэгцэл маргаантай үзэл санаанд гүн шигдэж эхэлсэн. Үгүй манай хүн чинь их юу хүн байсан үсттэй. Тухайлбал түүний антисемист үзэл ирчимжиж еврейчүүдийн эсрэг хүчирхийлд уриалсан бичвэрүүд нь хожим Германы нацистуудын үзэл сурталт хүртэл тусгалаа олоход нөлөөлсөн. Мөн олон ихнэр авах полигамиг дэмжсэн нь одоо ч олон хүнийг гайхшруулдаг. Ийм үзэл санаанууд түүний дагалдагчдыг ичээж түүнийг нас барж зөвхөн сайн салны үлтээс гэж хүсгэд хүргэжсэн юм шиг. Ингээд эцэст нь ашгүй нэг Мартин Лютер 1646 оны 2 дугаар сарын 18-нд 62 наснда нас оржээ таалд гэсэн. 1500 тий 1546 оны. Түүнийг бараг 30 жилийн өмнө 95 зүйлд шаардлага хадаж байсан гэх Виттенбергийн сүмнэр шүүлсэн. Энэ бүхэн төр зөөрийн амралт байлаа. 60 жилийн дараа энэхүү хуримтлагдсан одоо тэр зөрчил дахин хаг дэлбэрж 30 жилийн дайн хэмээх шашны асар их сүрэлд дагуулсан дайнд хүргэсэн. Германы ард түмэн хамгийн багадаа 3/1 нь тэгээд тал нь алуусан дай. Өсөглөн дайны хөлд нэрвэгдээд нутгаар нь дүүрэн Испани, Абсбургийн, Шведийн, Германы, Францын цэргүүд ингээд хэрээд ингээд байлдаад тэгэхээр чамд юм үлдээхгүйгээр бүгдий чинь тонн дээр өмдөж өгөөгүүрэн ядарч үр хүүхдээтэйгээ зөв дүүжилж хүчээсэн байгаа байхгүй. Тэгээд дээр нэмээд дургу өргөсөнийг аална, боолчлон зарцлан тийм ээ. За ингээд одоо хамгийн аимшигтай дайнуудын нэг болж түгэнд үлдсэн. Энэ бол яг энэ хагарлаас үсгэсэн. Эндээс чинь болж Европын олон улсууд тусгаар тогтсон шинэ улсууд гарч ирж байгаа байхгүй. Энэ тэр үед Мартин Лютер бол аль хэдийн өнгөрсөн дөг болсон байсан тийм ээ. Өнөөдөр энэ ганц лам ямар их нөлөө үзүүлсэнийг дутуу үнэлэх боломжгүй. Протестантизм бол дэлхийн хамгийн том шашны нэг. Христийн шашны хамгийн том салбар шашны нэг хэвээр байна. Бүх протестант урсгал Лютерийг ийдэлгэр үнэлдэггүй ч гэсэндэ тэдний олонх нь түүний үйлдэлийн шууд эсвэл шууд бус үр дагавраар бий болсон нь бол маргашгүй. Шашны талаас нь салгаж харсан ч Лютер түүхэнд чухал байр эзэлдэг. Түүний идэвхтэй байсан 6 жилийн хугацаанд энэ үйл эдлэгдэх лам төв болон баруун Европын ирээдүйн суурийг цутгачихсан. Лютер эхлүүлсэн шашны шинэтгэл өнөөдрийн одоо өрнөдийн ертөнцийн ДНК-гийн нэг хэсэг болсон гэж үздэг. Энэ үйл явдлыг огт болоогүй гэж төсөөлөх нь ямар ч боломжгүй болгосон гэсэн үг. Мартин Лютер зөв газар байсан байж магадгүй. Гэхдээ түүний зан чанар л энэ бүх үйл явдлыг ийм замаар өрнүүлэх боломжийг бий бүтээсэн. Тэгэхээр агуу хүн биш, агуу зан чанартай хүн байсан байна гэдэг дүгнэлтийг буцаад энэ дээр нь төгсгөл дээр нь яаж байгаамаа. Сайн муу аль аль нь ч талаараа барууны ертөнц өнөөдөр түүний бүтээсэн ертөнцөөр амьдарч байгаа. Нэг хүний л үйлдэл шүү дээ, тийм. Хэрэг тэр шуурга болоогүй байсан бол. Тэгэхээр нөгөө нэг everything happens with the reason гэдэг чинь нэг үгтэй. Учир шалтгаангүй юу тохиолддгоо гэдэг манай нөгөө нэг шашны бас одоо буддийн гүн ухааны номлол дээр чинь байдаг байхгүй.
үүлийн үргэж байдаг. Юу хийнү тэрний чи өрн заавал ингээд бий болждаг. Тийм болохоор сэтгэл зүрх зүйч ингээд өөр байх хэрэгтэй гэдэг намлаад идэг чинь. Цагаад бол буддын шашны чинь энэ зүгээр сүм хийдэнд биш. Энэ зүгээр үйлдэлийн шашны ёслолууд нь биш. Философи нь бол айгүй мундаг шүү дээ. Тэгээд тэр чинь зарим хүнд хүрэхэд маш их тарихны бэр шаарддаг учраас бэртэй л амнараар дамжуулж тайлбарлуулж авдаг байхгүй. Харин тийм бурхан байгаа жинхэнэ одоо худлаа гэдэг нь бол хамаагүй. Тийм тэр бол дараагийн асуудал. Тэр шашныхаа сургаал номлолыг дагаж бишрээд тэрийгэ дагаж явна гэдэг чинь өөр асуудал шүү дээ. Тодорхой одоо хүний бүлэг этгээдүүдийг бүлэг хүмүүсүүдийг тодорхой одоо илт муу зүйлийг биеиндээ хийхээс нь цээрлүүлж хянаж илүү сайхан зүйл рүү, сайн хүмүүнлэг зүйл рүү юм хийхэд нь урам өгж өгөөш одоо өдөө хатгаж өгж байгаа л үйл шүү дээ. Тийм. Тэгээ зарим нэг нь буруу тийш явж чаддаг. Нөө яг тэгэл тэрий чин давхруулдаг хүмүүс байгаа. Одоо бүр мухарсаг бүр утгаа алтлаа. Юу гэж болоод байгаа. За баярлалаа амраха. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар хэт их болон Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая Отревин ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр 83.3 170 стилгоны од өндөр радиогоор хүрсэн. За амраха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаачилсан банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.